Хүсээ янзлахаасаа залхуурч идэв бас ирсэн гэл. Анзаарсан хэсэг нэгэн 2005 оны 9-р сарын 26-нд Монгол сэргээн засаг харгаах ухааны хөгжүүл орчин үеийн хэмжлэгийн шинэ авдааны тэмдэг нутагш энэ салбарын хэмжлэгчдийн бизнесээс даваад иймэрхүү сэргээн засаг суулганы Монгол нийгмийн байгуулж тэргүүрээ харгаах ухааны доктор Владимир Самбурсан 10 минут өгсөн. Ихшээдээс яагаад хоолой сэргээн засаг одоо нэг хүн амын гонд энэ чиний нэгслэр сэргээн засагын анхаарал хаад энэ зураг эсрэг масаж хийх гэдэг нь ажил салбар байсан. Тэр өөрөөр хэлбэл одоо нийгмийн мас энэ одоо сэргээн засгийн тухай ойлгох гэж орчин сэргээн засгийн хэлбэрээс хэлэх байсан. Хоолой хангаж ажиллажсэн ажил ичлэгээс гадна одоо видео засах түүсээ одоо санхүүгийн одоо санааны дэмжиж тэр хүний бэлэн дэмждэг хандлагаар гэдэг анхны хамгийн үйл ажиллагаа хийжсэн байна. Энэ өмнө энэ дaaснараа Монголд ажиллаж сэргээн засгийн үйл ажиллагааг хийж одоо бас гадна жин боловсролын тухайн инженерийн хийсэн ажил болон сохиолцоо классикийн ажлуудад бид одоо шинжилгээс аппликейшн хийх багт бизнес гадна өөрөө бас гадны өндөр хэрэгсэн хүмүүсүүд нэг одоо шууд жинхэнэ хамтаа 2007 онд 6 оноод
дэлхийн сэргийн хэмжээний холбоо одоо газ намтны хэмжээний холбоо гişгээрээс бид дэлхийгээс хоцрохгүй байх хэрэгтэй тайсан гэсэн. Тусгай бүлгийн энциклопедийн мэргэжлийн дэвшлэг зэглэг зохион байгуулж, дэлхийн хэмжээний мэргэжлийн байгууллагууд гишүүнээрсэн хамтран ажиллагааны хөгжүүлэхийн хамтаа жин тутам сэргийн засгийн тутамдсан асуудлаар өөрийн оронд олон улсын эдийн бүрд шуулган суралц нар зохион байгуулах болсон. Энэ зүйл Монголын сэргийн засгийн эмч судлаачдаас дэлхийн их хурд шуулганд орцох гадаадын нэрмжтэй сэтгүүл судалгааны хөтөлбөрийг нэмүүлэх өргөн боломж нэгдсэн билээ. Энэ 10 жилийн өмнө чанар маш их сайжирсан. Ер нь нэг маань үндсэн доктороо ийм гурван хоорондоо явуулдаг. Тэгэхээр боловсролын хороо, нийгмийн төлөвлөсөн хороо, шинжлэх ухааны авах юм байна. 2020 онд Америкийн үндэсний сургуулийн төгсөлтийн өмнөх болон дараах сэргийн засгийн хичээлийн төлбөрөөр өөрчлөлт дэлхийн улсанд асаалгын сэргийн хэмжээний сургуулийн өөрийн нөхцөл өөрийн хэлсэн энэ дэлхийн сэргийн засгийн хараахны талаар бодлоо өөрчлөлт зөвхөн 2007 онд анхаарсан. Энэхүү урбанд хорон цугласан эрдэмтэн мэрэгд багш, эмч, мэрэгжилтнүүд оюутан та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Анагаах ухааны сургуулийн багшийн хөгжлийн дэд хөтөлбөр хинхмийн сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа ментор, менти багш нарын судлаач эмч багш бидний туршлага хүндэтгэлийн лекц энэ удаагийн арга хэмжээнд сэргийн засгийн анагаах ухааны хинхэм оролцож байна. Төвийн эмч, эрүүл мэндийн яамны сэргийн засаг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Батчин багш нар зэрлээ. За өнөөдөр манай энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт. За энэ хүрэлцэн ирсэн та бүхэнд өнөөдрийн амлан гэрээ. Тэгээд манай техникээс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. За ингээд миний унших өнөөдрийн сэдэв бол зөв Монголын сэргийн засгийн агуулгын хөгжил. За түүх биш хөгжлийн тухай ярих гэж байгаа учраас бид нэр сүүлийн одоо он жилүүдэд манай сэргийн засгийн агуулгын хэрхэн хөгжиж ирсэн ямаргүй замналыг одоо туулж ирж байгаа талаар та бүхэнд 30 минутын хатаа ярилцгийг хичээе. За тэгэхээр орчин цагийн сэргийн засгийн агуулгын хөгжил буюу ярихаас Монголын сэргийн засгийн агуулгын хөгжлийг ярихаас өмнө дэлхийн сэргийн засгийн агуулгын тухай товчхон нэг слайдыг бүхэн танилцуулъя. Нэгдүгээр нь бол энэ одоо сэргийн засгийн агуулгын одоо хөгжүүлэхийн тулд одоо бас хийж ажиллаж исэн гэдгээ товчхон хэлмээрээ. За тэгээд 98 оноос ингээд сэргийн засгийн багшаар ажиллаж ирэхдээ яг ихэд нөгөө ямар нэгэн юм хөтөлбөр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, төгсөлтийн сургалтын хөтөлбөр яг л манай сургуулийн хариуцсан багш байгаа юм шиг байна. Нэг шишиг хөтөлбөр байгаагүй яг үүндээ. За тэгээд ингээд тэр бүх хөтөлбөрүүдийг тэр нэг юм одоо номнуудаас л энийг заах хэрэгтэй юм тийхэн байгуулагдчихсэн. Тухайд бол хоёр хүнтэй тийхэн гэж үгийн зөвшөөрөлгүй байсан. Яг тэр тийхэн гэдэг бол 4-өөс дээш багштай авчтай одоо гайлын юм шаардлагатай. Тэгэхээр за тэгээд одоо яг багштай хамтраад 98 онд анхан 3 сарын дамжаа одоо сэргийн засгийн эмчнэрийг бэлтгэв. Одоо бид нар тэмцээ алдан дааны тэгтээ харах юм бол реабилитейшн мандтугай гэдэг бичсэн байна. Тухайн үед бол бас л 98 он тийж бичээд ингээд зураг авахулж ирсэн гэдэг бол тэгэхээр хуушийн зураг учраас жоохон бүдэг байгаа тийм яг ингээд харах юм бол реабилитейшн бичээд мандтугай бичсэн байгаа их гоё зураг байгаа гэдэг. Тэгээд багш маань бодно суугаад багш хичээл заадаг, би үг өсөхгүй орчуулдаг. Тэгээд тиймээ бас аюу их юм сурч авч ирсэн ийм түүхтэй байдаг. За тэгээд ер нь бол 2001 оноос өмнө энэ сэргийн засгийн эмчийг 6 сарын дамжаа нийгмийн тэргүүнээр одоо би 13 он. За
дараа нь 13-аас 20 онд эхлүүлж за дарааги 20 оноос одоо золзын ажил тэргүүн ажиллаж байгаа юм байна. За энэ хугацаанд бидний хамгийн гол том хийсэн зүйл бол би ажиллах хугацаа. Энэ бидний одоо дэлхийдээ бас холбох бидний хөгжлийг бол ерөөсөө маш их түвшиж засуулсан ажил нөлөө орж ирнэ гэдэг бол тэ онцгой имчилгээнд байсан. Тэгэхээр тухайн суралцж ирсэн имчил мэдчихэж байгаа. Тэгээ за миний хувьд бидний хувьд нэг юм ч одоо Японы тэр пробыг барьж үзээгүй. Юу яриад байгааг нь ойлгож байгаа нэг ч байхгүй. Ингээл хараа суугаад юу ч мэдэхгүй юм чи яах юм те. Гэхдээ маш их зоригтойгоор бол бас тэр хүмүүсүүдийг тэр 6 хүний бүх зардлыг хааж исэн. Тэгээ тэр үедээ 500,000 төгрөгөөр илүү хэдэн мянган суурийг нь бидний бүхэл бүтэн 10 жилийг бол нэлээд их зарцуулсан юм мэдж байгаа тийм ямар ч одоо сэргийн төсийг бүгдээ нэг сэтгэлтэй нэг одоо бодолтой хамтран ажиллаад Монголын эрүүл мэндийг одоо хамтдаа бүтээе гэж За бүгд энэ өдрийн төргий. За ерөнхийдөө бол анх удаага энэ олон жилийн дараа тийм ээ одоо чинь одоо учир нь би энэ одоо ихтэглийг бэлтгэхдээ одоо маш гоё үгээр хэлхий гэж одоо их бодлоо. За тэгээд ийм үгээр хэлхийг хүсэж байна. За амьдралын их аянд хүсгэлэн явж буй шавийнхаа сэтгэлийн алыг бүхэл манаж яваа хүн бол гацгүй багш таам лээ. бол одоо алхам тутамдаас хэд дахин сонсно. За тэгэхээр баси таньныхаа одоо салбарынхаа болон бидний төлөө хийсэн бүхий л одоо хүмүүст маш их баярлаж явдаг шүү гэдэг хэлэхээр байна. Тэгээд багшаа одоо сэтгэлийн болсон одоо энэ эмэгтэй хүний гоо утсыг бэлэгддэг цэцэг болон өчүүхэн зүйлийг хатуулъя. Баярлалаа. Сонгоод тий багшаар ажилд аваад ингээд явсан байна. Тэгэхээр та шаваа нэг өгүүлбэрээр тодорхойлбол юу гэж тодорхойлох вэ? Хоёр нам би ерөөсөө тийм юу бэ? Зэрэг фэйсбүүкээс үүнийг үзэж чинь хэлбэл би тийм аюу мундаг юм шиг ажилласан. Тэгсэн чинь резидентээс сурахтаар байдаг юм шиг нэг жилээс сурах юм гэсэн. Тэгээд дахиад асуусан чинь нэг багш юм аа чинь юм шиг. Өөрөө гартал гэж одоо үйл ажиллагаа хийх гартал болчихлоо. Хоёр хүн багштай үйлчлээ. Босч өгөө. Эрхэн хүндэд бааж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн анагаах ухааны сургуулийн багшийн үржлийн төлбөр техникийн эрхэмж царын аян зохион байгуулалт менторшип төлбөр ажилдаа олдож багшийн хөгжил үнэтэй хувь нэмэр оруулсанд бол талархал илэрхийлээ. Анагаах ухааны сургуулийн захирал яа хэлтер гэсэн байна. Жимэг багштай талархлыг яа Доош бичлэг гэж.
гэрэл багш нартай бид бас жижигхэн уулзалт ярилцлага хийх байгаа шүү. Урьдчилан хүргэлсэн байж байгаа. Манайха хай. Say hi. Тэ ямар гүөх болтой. Энэ хоёрыг зөндөө оруулах юм дөө. Танилцуулалт манай ингэ даргаа. Дэлцэн сааллаа. Дэлцэн сааллаа. Завтра дэрчээ заавал оруулаа. Энийг саашдаг гоё юм. Итгэлээ. 뭔가 별명이죠. 자, 저러고 있어요. Oh, yeah.